Монгол улсын ерөнхийлөгчөө Монгол улсын ерөнхий сайдаа Монгол улсын хууль зүйн сайдаа Монгол улсын иргэн цэнгэн огтой ариуна Монгол улсын иргэнийхээ эрхийг хүрээнд та бүхэнд хандж байна. Би энд 2010 онд байгуулсан сургуулийнхаа байшин Монгол улсын төрийн далбааныхаа дэргэд сургуулийнхаа дэргэд барьцаадагдаад хүч төрөнгөөсөр хүмүүсийн дунд сургуулаа эзлүүлээд зогсож байна. Би хэдэн ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдмээр байна. Би ямар нийгэмд хэдэн онд амьдарч байгаагаа мэдмээр байна. Би Монгол улсын боловсролын салбарт Монголын ирээдүйн хүүхэд багчуудын төлөө энэ сургуулийг байгуулсан. Энийг бүх хүн мэднэ. Та нар манай сургуулийн вебсайт, фейсбүүкээр ороод үзээрэй. Хэн байгуулсан, яаж байгуулсныг хараарай. Яагаад өнөөдөр баян чинэлэг хүмүүс бидний хийсэн баялагийг үр хүүхдийн төлөө Монгол улсын боловсролын төлөө хийсэн энэ бүтээн байгуулалтыг удаан дээрэмдэж байгаа юм бэ? Энэ бол төрөөс зээлдэж авсан, дээрэмдэж авсан нэг компани биш. Энэ бол Эрдэнэтэд бензин шахаж байгуулсан Петровис компани биш. Энэ бол төрөөс банк тижээгдэж бензиний үнийг валютын ханшийг хөнгөлтэй зээлийг их мэдлүүдэд амьдлага өгөх замаар авч байгуулсан компани биш. Энэ би оюун ухаанаараа өөрийнхөө хүч чадлаараа байгуулсан миний бүтээн байгуул. Тийм ээ. Петровисын оюнгэр захирлын хувь оруулсны үнэ. Гэхдээ тэр хүний 2.5 сая доллараар 30% нь хүрэхгүй байсан. 7.5 сая долларыг бид нэр хас банкнаас авч сургуулийг байгуулсан. Хас банкны захирал гадаад хөрөнгө оруулагч надад хэлэхдээ Америк сургуулийг байгуулсан таны туршлагатай